дэд бүтэц, Улаангом, Ховд, Алтай, Үлгий, Улаастай хотуудыг бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан уйгур, өөртөө цэцхорон, бүгд найрамдах Казахстан улс, Төв Аз, Зүүн Хойд Азийн бүсийн орнуудтай олон улсын тээвэр логистикийн сүлжээ болон Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридороор холбогдсон бүс нутгийн дэд бүтэц тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэн. Баруун босоо төмөр зумыг барина гэдэг. Энийг төлөвлөсөн энэ баруун босоо төмөр зам одоо даруйхан барья гэдэг санаа энэ үзэл баримтал туссан байна. За манай Баярлгийн аймгийн хувьд бол Оросын холбооны улстай байнгын ажиллагаатай бомбттой холбоотой. За бүгд найрамдах Хятад ард улстай Даянгийн бомб буюу одоо удирдлагын чанартай ажилладаг бомб байна. За бид нар энэхүү одоо бомбтуудаа төшөглөн хөгжүүлэх бүрэн бололцоо байна. Евразийн эдийн засгийн коридортой бол бид бол холбогдох боломж нь бас тэндээ байдаг. Тэгэхээр Евразийн эдийн засгийн коридорыг бол худалдааны коридор гэж бас нэрлэдэг. Энэ коридорд бол дараах зүйлүүд байна. Нэгдүгürt бол эрчим хүчний тэрэн дотор бол нефть дамжуулах хоолой, газ дамжуулах хоолой, нөгөөх нь бол төмөр зам, тэгээд автозам. Тэгэхээр энд бол маш том одоо Евразийн эдийн засгийн интеграц буюу худалдааны интеграцийн одоо нөхцөл рүү бид бол орж байгаа ийм боломж юм байна. Дэд бүтц нь өөрөө улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр онцлог. Дэд бүтц одоо хөгжснөөрөө зах зээлийг ойртуул. Зөвхөн одоо энэ гадаад зах зээл дээр ойртох интеграц хамгаалахаас илүү дотоод зах зээлийн идэвхжлийг нэмэгдүүлж өгдөгөр их чухал ач холбогдолтой. Бээжин хотоос хойбол Европ хүрэх одоо зам юм байна. Энд бол хоёр зам байгаа. Нэг нь бол Бүсбаа замын хүрээндх одоо угаасаа бий болчихсон зам байж байгаа. Тэр зам нь бол Бээжингээс гараад Шинжаан уйгур ороод тэндээс цаашаа Төв Аз, тэндээс цаашаа Оросын холбооны улс, тэгээд Европ ордын зам байна. За энэ замыг бол нээжгсэн. Энэ бол үндсэндээ худалдааны зам. Энэ худалдааны замаар бол Бээжингээс очисон ачаа 18 хоногийн дараа бол Лондонд очив. Энийг дагаад энэ баруун бүсийн хувьд бол яг зөвхөн бомбын сэргэлтийг бол би заавал ярих ёстой. Эндээс харахад бол улс нутагт амьдарч байгаа иргэд маань одоо гол нарын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн болон одоо аж ахуйн нэгжүүд маань бараа таваараа татахад Улаанбаатар хотоос зөвхөн татаад. Тэгэхээр эндээс очиж байгаа тээврийн зардал бараа бүтээгдэхүүнийг баруун бүстэй холбоогоос хоёр дахин өсгөж авч байгаа. Зөвхөн тээврийн зардлаас. Тэгэхээр бүсийн хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго бол баруун бүс маань өөрөө баруун тав аймаг маань байнгын ажиллагаатай бомбттой болж байгаа. За цаашдаа бид нар бомбын сэргэлтийн хүрээнд одоо бомбтуудаа холбосон автозамыг тавьж байна. За мөн одоо баруун аймагуд маань хоорондоо одоо Алтай Улаастай Улаангом, Ховд гэдэг ингээд босоо болон хэвтэ тэнхгийн замуудаар аймгийн төвүүд маань хоорондоо холбогдохоор цаашдаа төлөвлөж байна. Тэгэхээр энэ цагаан нуурын чөлөөтсөн асуудлыг цаашдаа хөгжүүлэх асуудал бол үнэхээр чухал. Яг нэг бол дунд Азийн орнууд хойд хөрштэй Орос, Станы орноос цаашдаа Европ руу гарах нөгөө талаар дунд Азийн орнуудаас одоо хүнсний бүтээгдэхүүн жимс ногоог химикат багтаа органик хүнс жимс ногоог оруулах асуудал хамгийн чухал. Нөгөө талаар барилгын материалын асуудал байж байна. Түүхэд хойшоо гарах мах экспортлох асуудал нэлээд чухал байж байгаа. За энэ бол хамгийн чухал зүйл нь дэд бүтцийн хөгжил зохион байгуулалт маш сул байна. За дэд бүтц сул учраас бизнес хөгжихгүй, бизнесийн үр ашиг бас өндөр түвшинд байхгүй байгаа ийм асуудал байгаа байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид сул талаа нөхөхийн тулд за бусад аймагуудтайгаа бүх талаар хамтарч ажиллах хэрэгтэй. За юу нь суралцахын нууд маш их байна. За мөн бусад дөрвөн аймаг маань ямар төлөвлөлтүүд хийж байна. За бидний төлөвт энэ төлөвлөлтүүдээ бас уялдахаас гадна за өөр болон ондоо байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм төлөвлөлтүүдийг бол зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна.